Монгол улс өөрөө дулааны бодлоготой, дулааны хуультай, дулаанаа анхаарад, дулаанаа зөвхөн дулаан талаар нь олон их усүрдээр зөв шийдсэн бол энэ системд агай өндөр ач холбогдолтой тохируулгууд бага хийгдэнэ. Тэгээ систем жигд ачаална, тийм ээ. Яг бол энэ чинь цахилгаан хэрэглээд л та. Тэгэхээр манайх шиг хүтэн улсууд бол өвлийн хүтэн үйлрэлд одоо тэр дулааны бодлогоороо дулааныхаа зохицуулах хороо гэж байдаг бол дулаан төгөөсөө дулаан авдаг. Цахилгаан хэрэглээ бол жилийн 4 үйлрэл харьцангуй тогтмол байвал энэ системд ирүүл засвар үйлчилгээ бүх юм төлөвлөлтөнд ирүүл гэж ойлгоод байгаа тийм. Зөвхөн цахилгаанаараа дулаанаа шийднэ гэдэг бол мэдээж системд айгүй үр ашиггүй, дээрээс нь насжилтын муутгадаг. Тэгээ цахилгаанаар дулаан шийднэ гэдэг бол манайх шиг улсад бол эдийн засгийн үр өгөөж бол маш муутай гэж харагдаж байгаа. Сэргээгт мэргээгтгээ яриул бас зөндөө өнүүд байж байгаа. Зуны үйлрэлд ингээ бага, өвлийн үйлрэлд их байлгцсан. Ахуй зөнхөлсөн гэдэгтэй л холбоотой л да тий. Үйлдвэрлэл байх юм бол ачааллын график ер нь дүүргэлт маш сайн байдаг л да. Тэгэхээр манайх чинь үйлдвэрлэл багтаа орон гэдэг утгаараа бас нэг юм график байгаа. Тэгээд чагуу хас юм асуух гэдэг нь л да. Одоо чинь манайх бол энэ зуны үйлрэл буюу энэ хавьд бол эфосөрийн илүүдэлтэй тийм үү? Эфосөрийн илүүдэлтэй. Тэгэхээр нэг жилийн одоо 8000 хэдэн зуун цагийн хэдэн цаг дээр нь бид нар дутагдалд ордог. Одоо хэдэн хувь дээр нь бид нар үйлдвэрлэлийн илүүдэлтэй байдаг вэ гэдэг дээр юмнаар нэг юу байна уу? 23 оны үйл бол дээр яг зуны үйлдвэрлэл дээр илүүдэлтэй зарим бодлоо Орос улбан бол экспорт гаргадаг гэсэн. Баг хэмжээний 3-4% экспорт гаргадаг. 23 оны тэрэн дээр харах дээр. Тэр юутай бол нэгдүгээр бид нар бол илүүдэлтэй ингээд харахгүй нөгөө горим тохируулгаагаар яг хугацаанд нь хийж чадахгүйгээс болоод гарч байгаа экспорт. 23 онд л бид нар экспорт баг зэрэг гардаг байсан. 24 онд бол баг экспорт багхгүй зогсчиход байгаа. Дандаа дутагдaltaд болсон. Одоо тийм ер нь бол 100% дутагдлаа. Дээр нь батарей storage олсон. 80 мегаваттын батарей оруулсан байж байгаа. Өнгөрсөн жил багнууд дээр 50 мегаватт орсон. Тэр батарейгаа бид нар хуримтлуулах батарей хуримтлуурын үр өгөөж баг хэмжээнд орж иж байгаа гэсэн.